Сайн байцгаана уу үзэгчдээ, сайн байцгаана уу нэвтрүүлэг төрөлдсөн ирсэн зочтой Монголын үндэсний олон нийтийн телевизийн соёл урлагийн албанаас эрхлэн бэлтгэж байгаа шинэ оны босгон дээр дээгэн үдэш нэвтрүүлгийн эхний дугаар эхэлж байна. Хоёрдугаар зууны эхэнд тусгаар тогтнож шинэ тулгуур өгдсөн Монгол улсын бидний өнөөдрийг хүртэлх хөгжүүлсэн энэ сайхан багтаа амжилтыг бүтээсэн гайхамшигтай хүмүүс бий. Та бидний зүрх сэтгэлдээ хадгалдаг, та бидний бахархаж явдаг гайхамшигтай бүтээлийг тойрвсон нэгэн эрхмийн тухай байх юм. Эдолоо ардын намын жанжин намаа гамиг явуулаа. Тэр хэрэгтэй зайлан гişи. Зайлан амьд үлсэндээ баяр. Сумны гарч бодоо. Аяалаа гэж. Намаа хүндэлсэн байхгүй юу? Эдний үйлдэл бүтнээ бүтэн. Өглөө кино гарах бүр энэ хэсэг хүрээнд гудамжинд цам бууж байгаа энэ үгний дүр үнэхээр мартагдашгүй юм. Энэ хүн хэлж байдаг би төр тэрэгтэй зарим мөн үгүй юу гэж. Энэ дүрийг бүтээсэн жүжигчин маань өөрөө Монголын урлагт үнэхээр хэрэгтэй зарим байсан тухай өнөөдрийнхээ нэвтрүүлгээр тавд ярилцсанаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт урьсан зочдын маань нэг нь энэ сайхан номыг бичсэн юм аа. Дэндвийн чимэд тусгар гэж 2 бот ном бий. Тэгээд энэ номыг Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн урлаг судлаач Саруул Уянгаа бичсэн байгаа. Тэгээд өнөөдөр бидний ярианы хамгийн гол хөтөч маань би бол таныг гэж бодож байгаа. Ер нь сайхан хүний тухай дуурсахад, сайхан хүний тухай бодгож сэтгэлд гэрэл хийгээд бүх юм сайхан болдог. За чимд тосрогоо биднээс бол насны зөрөөтэй байлаа гэсэн амд нөхөр ийм хэмжээнд амдалж явсан гэж бод. Тэр хүн ягаад залуу хүмүүстэй үрэх сонирхтой байсан бас нэг юм байна. Өөр юм шилдэг байсан. За яг хоёр настаалгаар явчихлаа. Үеийн хүмүүс, өвгийн хөвгцөл ууцхлаарэ нэг ганц нэг юм бадлага штэ. Тэгэхээр одоо би хаа өвдөж байгаа одоо мөд өхөн байх гэсэн тийм л ярьдаг юм л да. Ер нь тийм биш үү? Тэгэхээр би миний гол зорилго бол залуу хүмүүстэй үерхэх, залуу хүмүүсээс эрч хүч авах, залуу хүмүүст эрч хүчээ өөрийнхөө мэдэх чадах өгөх гэсэн тийм ер нь та явсан шүү. Хамгийн анх хаана учирсан? Яаж энэ ийм учиртай юм. Би одоо багшийн дээд сургуулийн театрын каналын зураач анги гэдэг дүүргэсэн юм байна. Би цагааны цэгмэд дугаан уран бүтээл хамгаалъя гэж үтсэн байхгүй юу. Тэгээд 70-аад оны сүүлээс ахвал би 80 он төгссөн. Тэгээд ийм алтан үеийн юм цуглуулж гисэн. Тэр үедүүд бүгдээрээ байлаа. Тэгээд хамгийн түрүүнд чимд тусгаад байцсан. Амьдралын сүүлийн 10 жил би хамгийн ойр байсан. Тэгээд яхад өвгөнөд ярьж хэлж байгаа бүх юм бол аанда өөрөө татчихад би нэг талын хуурай хөг болгосон. Уран бүтээл нь чухам юунаас эхэлсэн юм бэ? Яаж эхэлсэн юм бэ гэхээр таны энэ бичсэн ном дээр байгаа л да. 1936 оноос эхлэх хэрэгтэй болж байна. Нэг үнэмлэхний тухай. Тэгэхдээ уран бүтээлээ яг зохиолч ер нь зохиол бичижсэн. Амьдрал мөрөн таны далан гармаргатлахта горволжин хуурайнд өрүүлж, гуранзан билүүнд өрүүлж, эр мөрг хоёр нь ижил болтлоо эцэг өвөг димний лээсэн илдүүрийн махир хянгар шиг сэтгэл аюуна цогрогон зүрх тархи шандагвч дайн дэлхийн төммөн даяармаглан байгаасай гэж ингэж би мөрөөдсөөр ингэж би хөлмөрлсөөр далан хаврын цэцгийн багла далан зуны уйхан их шиг далан намрын амт тайлм далан өвлийн баян хөөөтэйгөр 16 дугаар жарны 55 дахь босгонд амьдрал мөрөн таныхаа далан гармаар баталлаа. Өөрөөр хэлдэг цэрэгт байхдаа бол
зохиол мөхөд орж ирсэн. Яг тэр цэргээс халагдах засвар дээр нүүд Монгол улс урлагийн хэрэглэх орон руу нийлээд богино хэмжээний үргэлжлэх уралдаан зарсан. Тэрнүүд бас давхар тэрнгээрээ богино хэмжээний үзэгдэл тайз дэлгэцийн урлагийг олшруулах нь тийм бодлого чиглэлтэд байж л дээ. Тэгээд тэр нь чи олон бүтээл ирсэн байгаа. Тэгээд бүр цол өгсөн. Шууд анхны ардын зохиолч гэдэг тэр үед улс өгч байгаа шүү дээ. Ардын зохиолчор Перлего дарж байгаа энэ. Тэгээд уран зохиолч гэдэг цоод дараа нь чимд тосгонд ороо. Одоо 90 оноос хойш бид нар ардын уран зохиолч гэж өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь ямар үгээд сонирн байгаа шүү дээ. Тэгээд хөрхө дарж байгаа чинь сүүл би айлт 36-нд ардын зохиолч авсан гэж хөөцөж ирсэн удаатай байхгүй. Чимд тосрогод айлт 36-нд зохиолчийн өмнөх улсаас гард авсан байх нэ. Та бол нэлээд судалсан тэр бичсэн оролцсон шүлэг зохиолныг юун тухай ямар сэдвтэй байсан? Алсын зам гэдэг жижигхэн үзэгдэл байсан гэсэн. Зөв. За тэгвэл 1936 оны 9-р сараас гэж Дэндвийн Чимд тосор гэж уран бүтээлчийн бас нэгэн цоошин амьдрал хийж байгаа. Энэ бол одоо бидний яриад байгаа нөгөө жинхэнэ алтан тайзнаас эхэлтэй юм л да. Тэр театрын уран бүтээлийг бол яг энэ цаг үеэс гэж ярих баха та. Тэр үе сэргээс салгацсан ирчүүд тийм нэг улаан хүрэн студиэл тавьж өгдөг байж л дээ. Тэгээд тэр улаан хүрэн студиэлийн өмсөд одоо хотод ажил хайх санаа тэр ямар ч хамаагүй ажилд орохгүй явж байсан. Тэгсэн чинь улсын хөгжимтэй хамт театрт жүжигчин эсвэж байна, хүмүүсээ шалгаж авч байгаа гэсэн нэг зар явж исэн баг. Тэгээд Чимд тосроо ээж удаад шалгуулахад орчиж. За чи юу чаддаг хөөхт үү гэж асуусан. Би дуулж чаднаа гэж. За дуугаа дуул гэсэн. Тэгсэн бурхан багшид дуудсан. За дараа нь чи ямар хөгжим тоглож чадах уу гэдэг асуусан. Тэгсэн чинь би лимб тоглож чаднаа л гэж. Тэгсэн чинь тэр дотор алдат лимбчин маамбо сууж учраас бүснээс мөнгөнд тоногтой лимб сунгадахтаа за маа нэг тоглол гэдгсэн. Нэг дуугаа чадахгүй нэг буруу бас тавсан гэж байгаа маа. Хэдийгээр би алдад тоглосон байлаа гэсэн тэднээс энэ ер нь юмтай хөвгтэй лимбэндээ алдлаа гэсэн чинь тэнцэж орсон. Тийм төвхтэй. Цагааны цэгмэдгөө хүртэл тэгж өдөөнөөс орж ирж шалгуулаад ирж ирсэн. Чимд тосроо бас тэгжсэн. Ямын цэгмэдгөө харин театрт нягтлан бодгоч байсан юм байна лээ. Ингэж бүгдээрээ лимбийн тухай яагаад ярих вэ? Бүр сууд 80 хэд онд чинь уран бүтээлчдийн төл уран бүтээл гэдээ явуулдаг гэсэн төлчин уран бүтээлч гэдэг бүх аймагуудаар явуулдаг байлаа шүү дээ. Тэгээд чинь Хэнти аймаг руу Чимд тосроо Хэнти чинь явсан. Тэгээд төлчөдтэй уулзаад төлмөд өсгөх тухай уран бүтээл судалцдаг. Тэгээд Хэнти аймгийн орон нутгийн судлал музей үзсэн чинь маамгай нөгөө мөнгөн тоногтой лимб байсан. Зүйлтэй байсан. Тэр ягаад ч энэ төр очсон мэдэхгүй. Сонир ба. Тэрээс ягаад тэнийг их ярьж байсан байх вэ? Энэ миний амьдралыг шийдсэн юм энд байж байгаа гэдэг мөргөж сонирхолтой. Жүжигийн зохиол бичиж энэ хүний амьдралын зовлон харуулсал гамшиг энэ бүгдийг даван туулахад энэ хөгжим түүний хувьд дотроос энэ увдс лимбийн их шиг бол гайхамшигтай юм а гэдэг тийм агуулгаар бичсэнийг богино жүжиг байдаг. Энэ жүжигийг бол Эрдэнэтийн оюунгаатай хамтарч Чимд тосроо гайхамшигт лимб гэж жүжиг бичсэн байгаа хаа. Тэгэхээр наран гэрэл хаан хүү гэдэг гайхамшигтай хаан хүүгийн дүр тоглосон ба. Тэгэхээр тэр чинь нөгөө анхан орохдоо лимбийн тэр утга хүртэл явж байгаа байхгүй юу? Театр. Тэгээд тэр үедүүд нэг айх тэр юм тохиолдсон. Тэр хоёр төл их нэг. Тэр яг гайхамшигт лимбийн наран хаан хүү гэдэг өөрийнхөө нэг хайрт хүнтэй ингээд тайзан дээр одоо их учирч сайхан байх үед ард нь яг тэр үед хань бурхан болж ирсэн байхгүй. Нулимс гэдэг цэцгэн туссан шүүдрийн тусал бус зүрхнээс тусах цус юм. Хэн хүний туулж өнгөрүүлсэн амьдралыг эргээд судлахад, сонсоход сургамжтай. Бас ухаарл, бодрол хайрлсан. Ийм түгш эстер хөвөрч хэлдэг. Бүтээсэн тойруулсан агуу их хүмүүст бүр их бодулсан, бүр их сайхан баялаг амьдрал байт юм л. Тэгээд энэ тухай манай уран бүтээлийн хэсэг Чимд тосроо хүү болдтой уулзсан юм. Тэгээд энэ ярилцлагыг та бүхэнд хүргэе. Ахтай манай
Амьдралын жоохон амаргүй юм туулсан л да. Амьдралын амаргүй зам. Өв хүнийхээ хувьд бол хоёр чихнэрт авч үзсэн манай ээжтэй суугсан. Залуухан алуун насны дээр анхныхын ихнэр нэрсээ суугаад жил болгүй савны хор тавдраар өнгөрчихсөн. Дараагийнх нь ихнэр нь бас нэг охин үлдээгээд өөд болсон. Бас залуугаараа. Тэр үед нөгөө яг тийм болж байхад нь жүжигээ таслахгүй шүү дээ. Хэлэхгүй байгаад дуусгаад яхад. Тэгээд тэрний дараа ерөнхийдөө энэ ийм хачин амьдрал гэж байх юм. Жүжиг нь урд гэж хуурамч муухай юм байна. Хайн барина гэж. Эцэг сар чартер хаяад явцсан гэдэг шүү дээ. Шкоровч чинь. Тэгээ Арабинович араас нь Шарабдор Боришо. Араас нь явуулаад аваад ирсэн байна. Одоо бидний яриад байгаа бас нэг нэвтрүүлгийн маань нэг зорилго бол энэ сайхан бүтээлийг тойруулсан Агмад үеийн уран бүтээлч маань бас өөрөөсөө их эгэлгүй хүнд хэцүү амьдралыг бас туулж ирсэн. Энийг туулж ирж энийг бүтээж чадсан хүн байгаа юм шүүгээрээ их агуу сайх юм аа гэдэг бас энэ залуу үеийнхэнд хэлэх юм сайхан жишээ л дээ энэ. Тэр үед бол одоо мэдээж бүх улс даяар юм чинь тэрэнд хэсдэхгүй буруутахгүй хүмүүсийн нэг ховор байсан да. Театрын хүртэл хоорондоо бие бинийгээ одоо жоохон инээ тэрэ болоод болохгүй л хийчих гээд байдаг. Театрынхаа дараагаа бариад аваад явчихсан. Их хэцүү үе байлаа. (1932 он) Чимэд осор Архангай аймгийн Эвлийн хорооны даалгавраар Идэр суманд феодлын хөрөнгө хураах компанид ажиллаар явж байгаад Дэрсдийн дуган төвлөрч байсан ногоо малгайд Дамдын сүрэнгийн эсэргүү бүлэгт баригдсан гэдэг. Гисэн ч түүнд аз дайрч нутгийн хүний тусламжтайгаар тэдний гараас мултран эсэн мэнд гарсан юм. Энэ түүхийг эргэж сөхөх болсон нь 1973 онд бүтсэн Тунгалаг Тамир кинотой холбоотой нэгэн түүхийг бас дурдах учиртай болно. Чимэд осоргоо Шамблын дайны сургаар цөсөн хөөрсөн шар цэргүүдэд баригдан тамлуулж явсан тэр газараа 40 жилийн дараа бослогын толгойлогч Хувилгаан ламын дүрээр эргэн ирэх юм гэж хэн санах вүлээ. Уран бүтээл хүний амьдрал гэдэг сонин. Дээрэмчин та нарыг үнсэн товрог болгож чадах зэрэг ирж яваа. Энийг төргөн шимчээд Мөн яргач юм. Аригтаас нь нэлээд орж хэцүү юм болсон. Боришо сурагч гэсэн чимд тусан хайчуу олоод ир гэдгсэн чинь мэдхэн байхгүй гэсэн. Тэгээд нэг сар гарны дараа санаанд гүйжсэн зах дээр архиугаад шалцахтай байсан. Боришо сурагч гайхамшигтай ухаантай хүн. Чи амьдралын ийм гашуун зовлон давж чадахгүй тийм ээ? Амьдралаа өөртөө тохиолдсон бусдын амьдралд гашуун зовлон давж чадахгүй ямар ч үжигчин болж чадахгүй. Чамд авиас байгаа. Чи энэ сайхан мэрэгжил хайж орхиж болохгүй гэж ингэж эргэж оруулсан гэж яддаг. Бидний амьдралын үргэлжлэлийг бас үр хүүхдүүд маань авч явдаг. Ийм жишээ бол Монголын урлагт их байна. Зөвхөн урлагч студийг бай. Ихэнх нь тэгэл кинонд нь уран бүтээлд нь дагаж яваад зарим үед бол тэгээд яа харахгүй оржиж байсан, зарим үед бол таараа одоо орж байсан юм би. Энэ дээр бол манай жигж цэрэнгоо бас юм илүү жишэл байх хэрэгтэй байна. Тэгтээ болтой баяр гэж. Том хүү одоо болтой ахал та одоо тэнгэр тайсан. Манай биднийхэн Баатар гэж Шукаров Баатрыг ногоон баатар гэж дуудана. Жохон Баатар чинь үер киноны хин болдоо үгний хүү байхгүй. Санаж н Орос хүүхдтэй хамт явдаг гэж ногоон баатар гэж Баатар шүү дээ. Сүүлд нь хэдийн цэгийн офицер болсон байсан. Намайг хөвсгөл зураг авч яваад очижсэн надтай сайн байсан л да. Үер кинон дээр би жигжид дугаан хоёр дугаан найруулагч Брүчкон орчуулагч харийг Баатар зунжин намаржин миний өвөрт унтдаг байхгүй. Шукар багш явгуудыг баалагаасаа харж яваарай гэж байгаа байхгүй. Жохон хүүхд юм чинь. Тэ? Тэгэл миний өвөрт унтна өвөрт шээн. Одоо хөр хийх гарна. Тэр Баатар их хөргөн тоглосон үер кинонд. Тэшин аавын нэг юм байгаад байгаа байхгүй. Тэгвэл аавч их хөрөн буюу. Маа За энэ өнөөдрийн нэвтрүүлэгт маань их хүнтэй сайхан хүмүүс оролцож байна. За болд бодохны бол жүжигчин болж болох байсан. Гэхдээ жүжигчин болоогүй.
сэтгүүлчийн мэрэгчлэр их олон сайхан нийтлэл туйрвал ном бичиж яваа. Ийм бүтээлч юм. За тэгвэл Болдманд бас бүрч кино театр жүжигээс хол явсан уу гэвэл бас үгүй юм аа. Болдын маань бас нэг төр бүтээж үлдээсэн нэг ийм кино байдаг юм. Танайхан хайчаа. Энийг алж одоо ирж байна. Аа, тийм үү. Мама. Манайд өөр ямар хүн байдаг вэ? Ээж. Эгч чинь хайцсан. Ингээ хариулахаар ирсэн. Ээж нь бас ингээ хариулахаар Тийм явсан. ээ. Ахаа надад тэгчээ гэж юм байхгүй юу? Миний ээж нь ахгүй юу? Ихчээ. Энэ кинонд оролцож дүрээ үлдээсэн. Тэгээд Болдман бол хэдийгээр кино жүжигчин болоогүй ч гэсэн манай урлаг сэтгэлтэй нэгэн олон сайхан өгүүлэл нийтлэл бичсээр байгаа. Ингээд Болдыгаа студидээ өрье. Бид өнөөдөр нэвтрүүлгээр чимд тасаргааны тухай ярьж байна. Уран бүтээлийн тухай голдвол ярьж байна. Уран бүтээлийн эхлэл замналын тухай ярьж байна. Та бол аавынхаа тухай одоо бидэн дээр нь амьдралын тухай ярина. Ээжийнхээ тухай ярина. Тэр тухай бол бид таныг хүлээж ирсэн учраас эндээс яриагаа эхлэе. Даа ялангуяа урлагийн хүн их тийм мэдрэмжтэй тийм ээ сэтгэлийн маш их огцом хөдөлгөөнтэй сэтгэлийн хөөрөлт уусууд байдаг. Гэтэл урлагийн усуудын яг тэр зан чанарын характерын онцлогийг ойлгож чадахгүй өөр хүн суучих юм бол бас нөгөө хүний уран бүтээлийн амжилтанд заримдаа сөргөөр нөлөөлдөг юм уу гэж боддог. Сайн ханд тааруул тэр бол бурхны бэлэг. Ичийн харин ухаантай буурлаж хичнээн эрдэн боловсруулгүй ч гэсэн одоо миний эмээ тэгээд хэлсэн гэж байгаа. Минийхөө одоо нэг газар усаа энэ нутгаас илээд үзүүл яасан бэ? Энэ төв сөрөн газар чамд ингээл зөхгүй байх шиг байна. 2-2 ханы алдлаа. Тэгээ миний хөөцөдөө сүлээд яасан ч гоож идэж юм да. Ичийнхээ урдаар ороод юу хнүү те минийхөө. Тэр нөөнд нутагтаа очил яасан. Төрсөн газар усны шунгал ус чамаг ивэгээд итгэхэд явах хаа гэж. Тэгэхээр нарханган театрт явсан гэж. Нутагтаа очиод үнэхээр ивээсэн. Энэ бол 1951 он байсан. Анхан гангийн соёлын ордонд очиж ажиллаад тэндээс буцаж ирэхдээ өөрөөсөө 20 дун миний ээжийг дагуулж ирсэн. Тэр одоо дондоо их яа бол шөргөө шарав гэж хүн байсан. Шөргөө гэдэг нь шилэн үзүүгэн гэдэг хүн байж л дээ. Тэгээд сая Болдын ярьдаг нутагтаа ирсэн байхгүй. Нутагтаа ирсэн. Нутагтаа тэгэхээр тэр хүн чинь 20 настай болсон өөрөө дөч гацсан нэг ойрхондоо байгаад байхгүй. Тэгэхээр тэр таньдаг хүмүүс их дургуутсан гэж байна. Энэ одоо хөшин хар хүнтэй охиноо битээ өгш харав гэж тэгж. Миний залуунаас яг ингэсэн. Би бас өнчин охинтойгоо үлдсэн. Тэгээ архиудаг, мөрөд даалуу тоглодог, бас юмаа жоох үрдэг. Тим хүн байхад бол энэ одоогийн хүн болгоод намаа авсан. Тэгэхээр энэ хүүгийн амьдрал яг юм байна. Сайн миний охин суу гэж суудаж байсан. Дээрээс ганцхан хэлсэн юм нь бид нар загч байгаа юм нь ижигээ харилж яваа л гэсэн. Ижигээ л харилж хүн амьдралд ижигээ харилж явах гэдэг үүсэн сайхан бүтдээ шүү. Аав нь бол одоо нээж чинь өчээр л юм ингэж зэрэгт явлаа шүү дээ. Дээр нь энэ хүн байгаагүй бас би байгаагүй бол та нар байхгүй тодорхой үстэй гэлж. Чимд тасаргаа уран бүтээлийн тухай ярьж байгаа болохоор энэ их хүний тухай, ээжийн тухай сэдв бол их олон бий. Өнөөдөр бид студид Монголын радиогийн нэвтрүүлэгч сайн тодыг өрлөө. Цэргийн дуужгийн чуулган Эрдмийн театрын одоо гоцол хөгжимчин соёлын тэргүүний ажилтнанд тунгалгийг бас өрлөө. Расул Гамзаатын ижигээ хайрлаж яваарай гэдэг найгдаас та бүхэн уншиж хүрэх юм аа. Ой гаслан давтсан ураг садангууд минь намайг дуудаж гэрт оруулаад нилээн азанснаа ингэж хэллээ. Аав чинь үхлүүрт байна та хүмүн аюулах хагцал үзхэндээ гэлээ. Өр зүрхний хэн зүрхэрхийг төвцсээр
өрөөнийх нь босхон тулж очтол эгч над руу нухацтай харж ээж байгаа хүлээж бай гэлээ. Хугацаа ямар зогсох биш. Харанхуй шөнө боллоо. Хаалганыхан завсраар шагайн харвал эцгийн минь зовоортой шарангүй гарыг ээжийн тамирцсан гар атгажээ. Хагас 100 жил ханилан суусан хайртай аав ээж хоёрын минь хагцаах чадалд үхэлгэгч хатан дэлхийд хамгаас хүчтэйд харин битэхэд итгэсэн. Хормор хугацаа явсаар харанхуй аянда орчныг бүчлээ. Авсны таг тавьж байгаа юм шиг аяархан хаалгыг би хаалаа. Сүүлчийн үгийг хүндэтгэн сонслоо. Хандулай гэд эцэг минь өндөж эцсийн минь үгэд өгч байна. Эцгийн чинь тавилан юм байлгүй те. Айл гэрийн амин сүнс ичиэгэн харж яваарай. Айда хүмүн ичигээл харж яваарай гэж аав минь загсыг амьсгал хураасан. Чимэд тасрууга Монголын алтан тайзнаа 85 дүр бүтээсэн кино дэлгэснээ бол 44 одоо гол болон туслах дөрүүдийг үлдээсэн байх юм. Дүр болгон өөрөө түүхтэй. Дүр болгоны цаана үүнийг бүтээсэн уран бүтээлчийн бас амьдрал бий. Тухайн жүжигчний суу билэг авьяас гайхамшигыг харуулсан бас тодорхой дүрүүд ч бас бий. За энэний нэг жишээ бол 1945 онд найруулсан Монгол кино үйлдвэрийн Алтан сан хөмрөгийн одоо шилдэг бүтээлийн нэг болох Цогтойч кино. Өнөөдөр миний эхэм журмын нөхөр цогт хайж над хашийн шим тун ярхи бэлгэлсэн. Эхмийн үгийг тааж явход хондог сайхан архийг болгоно. Өнөөдөр нэг удаа нэг хэмжээ хэтрүүлж баг. Туршлага багтай нэмгэн их хүсэл эрмэлзэл дүүрэн тэр залуучууд байгаа энэ үед Цогтойч кинон дээр ялгаа ба шүү тэр Бадарчин тэр гудамжинд ашиглаж байгаа тэр Тэнгэрийн мэдрэмжтэй өвгөний дүрийг бүтээж байгаа. Энэ хоёрт бол 33 настай залуу жүжигчинд бол бас хадмаарч юм шиг ажил санагдаж болох боловч үнэхээр авьяастай ахмадуудтай байж гэж бахарх сэтгэл үнэхээр төрж байна. Тий. Өстөлөө. Бид нар ингээд дүр бүтээж байгаа ороод би ингэж боддیں۔ Дүр ороод хоёр чинь байна шүү дээ. Одоо усууд айдсан гэж боддیں шиг байгаа юм. Тийм ээ. Ороолыг муу тоглолцоход маргааш нь би тийм дүр бүтээлгээд сонь ярилцлага өгöd байгаа юм л да. Зарим нэг жүжигч би тэр гайхаад байгаа. Ороол дүр хоёрыг нь өдөршин шиг юм шүү дээ. Дүрийг бүтээдэг, ороолыг тоглодог. Тийм ээ. Тэгэхээр Шукар багшийн тэр одоо чиний одоо бидний үзэх гээд байгаа тэр Бадарчин чинь ороол биш дүр байна. Яхахгүй манай жүжигчид бол амин ухаан байглаас зайсан төрөлх авьяас энэ дээр тулгуурлаж их хөдөлмөрч шаргууд ажимж. Гэхдээ ном хэрэгтэй байсан. Сурах хүч хэрэгтэй байсан. Уншиж мэдэх судлах юм хэрэгтэй байсан. За энийг бичсэн хүн бол жүжигчний ажиллагаа гээд Чимэд тасрууга 1946 онд энэ номыг биш шивлүүлсэн. 46 онд хэвлэгдснээрээ одоо энд байна. Барихад ч хүндэтгэлтэй сайхан сэтгэл төрж байна. Энэ хэвлэгт болсон шалтгааныг би ингэж боддог. Аав өөрөө ч амцэрэндээ ярьдгүйсэн. Манай 1942-оос 48 онд тухайн үеийн урлагийн сургуульд багшилж ирсэн. Уран чадрын багш байсан. Тухайн үеийн манай урлагийн бүх нөгөө шилдэг жүжигчд маань тэнд хичээл зааж ирсэн. Бас энд ганц аавыг хэлж болохгүй. Нэг хүнийг заавал хэлэх ёстой. Энэ номыг хоёр хүн хамтарч бичсэн юм. Ерөөлтийн гомдорч бай. Одоо нөгөө Цогтойч киноны тийм ээ. Төвдийн нэлжид тоглодог, дамбийн номд тоглодог гайхамшигтай жүжигч юм. Тэгэхээр энэ хүнийг бас заавал өндөр дурсан хэлэх ёстой. Энэ хоёр хүн хамтарч энэ номыг гаргасан. 1946 онд урлагийн хэрэглэх газраас явж гаргасан байт. Энэ ч ерөөсөө зоологийн хэлдэг үний юм байл дэх юм бол доо.
Ягаад гэвэл энэ намын үндэс чинь бол Станиславскийн сургаал байж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энүүнийг бол монгол хэл дээр монгол хөрсөн дээр буулгаж суралцах хүмүүст хүргэх бол нэг чухал юм шиг байна. Энэний бүх жишээ дандаа монгол байхгүй. Үндэс нь Станиславскийн сургаал тийм үү? Жишээ нь дандаа монгол жүжиг монгол юм дээр тавьдсан. Энэ чинь хачин гоё ном шүү дээ. Шинэ бүтээл, шин дүр босох амаргүй. Мэдэхгүй чадахгүй олон зүйлийг судлах эзэмших шаардлага гарна. Соёл урлагийн ууган байгууллагуудын нэг Дорнод аймгийн хөгжим драмын театртай Жимд Тосрогуун амьдрал уран бүтээл салшгүй холбоотой. Энэ ууган театрын тулгын чулууг тавилцаж уран бүтээлчдийг бүрдүүлж анхны өшгийг нь татсан хүний нэг. Энэ театраас эхлээд Монголын урлагт өөрийн олон шавнырыг төрүүлж өнөөдөрч тэдний залгамж хойч буй тасралтгүй уран бүтээл төрөв үйлсийг өргөжлүүлсээр байгаамаа. Багшгаа дагажгүй гэдлали хайчгүй ишгүй тэрэг юм хүм асуугаад тэр намайг очиход багш бол бүлгэн энэ төр байгуулж байгаагүй юм байна лээ л дээ. Зүгээр л одоо хүндэл юм хэлж өгдөг жирээ нэг жүжигчин байсан байлээ. Тэгээ сүүлдээ гомбод орж байгаатай хоёулаа нийлээд ер нь нэг гарын авлага хийж өгье энэ улсууд гэхэд. Тэгээд хоёулаа бичсэн юм байдаг. Би тэр бичгийг үзээгүй тэр цөөхөн хийвэрсэн юм яасан олдоогүй юм даа. Тэгээ Жимд Тосрогуун хамгийн түрүү надад намайг жаахан айгаад вантаа тэгээд байгалаа тийм битээ айгараа минь хөө. Чамд нэг юм бий. Ер нь хүн чамайг элдв чадахгүй байх, болохгүй байх, авьяа салгаж гэж магадгүй. Гэшинч ил байгаа нар алга халахдаг юм. Тийм учраас чамд ямар нэг юм байна ч эцэст тийг үзэх цаг бай. Энэ бол миний уран бүтээл урагшлах замын минь нээсэн анхны үг. Болик уучлаа. Таны юу хийж байгаа юм бэ? Өөртөө ууцах гэж. Аюу уучих. Аюуч хинтээ накарскам. Одоо би чамаагаа санаад ихүү дээ. Хатта сэтгэлтэй ус авгаа биш. Юунд намайг санаа? Насутлуудыг хэрчин авгаа их нэрүүд бэлтгэв. Хүн сандгаа урчих юм байна. Олон түмнийг өөр дүгэн татаж чаддаг. Манай монголчууд нэг сайхан үг байдаг да тийм ээ. Замаг сайтай усанд шувуу болгон цугл, зан сайтай хүн болгон цуглдаг гэдэг шиг Жимд Тосрогуун хаа явна. Одоо зургийн үед ч гэсэн адилхан тийм ээ. Тэр одоо завин дээр айхтар зураг аваад явж байгаа гэхдээ л хүн болгон тааруулсан үг хэлдэг. Хүн болгон сургаал өгдөг ийм хүн байхгүй. Хүнийг цуглуулах чадaltaй. Тэр зүгээр жүжигчнийхээ хувьд биш зүгээр хүний хувьд байдаг байхгүй. За ингэж Жимд Тосрогуун олон талт уран бүтээлийн тухай, амьдралын тухай бидний яриа үргэлжилж байна. 1960-аад оны ихэр нэг том туйлсын сайхан кино бүтээл дэлгэцэнд гарсан. Энэ бол Цэндийн Дамжин Сүрэнгаан, Төрийн хошоо шагналт Дамжин Сүрэнгаан гологдсон хүүхэн туужаар хэлсэн гологдсон хүн гэж кино байгаа. Энэ киноноос Жимд Тосрогуун кино найруулагчийн анхны гараа эхэлж байгаа. Монголын кино урлагийн түүхэн дэлгэцэнд их тод мөрөө үлдээсэн цөөвтөр боловч хэдэн сайн кинов энийг найруулсан ягаргагүй Жимд Тосрогуун. За гологдсон хүүхэн. За Лодонгийн Төдүүгаан зохиолоор хийсэн Зэрэг нэмхийн өмнө кино байна. За Нүгэл буян кино байж байгаа. Тамирын охин гэдэг кино байж байгаа. Тийм. Өөрийнх нь зохиолоор хийсэн. Тэгэхээр энэ Жимд Тосрогуун кино найруулагч гэдэг сэдвэр жаахан тойрч ярилцъя гэж үзье. Гологдсон хүүхнийг кино зохиол хийх тухай тэр үед яригдж эхэлж л дээ. Одоо хэн хийх үү гэдэг. Үндсэндээ бол тэр үед одоо залуу жигэнт ч залуу жинхэнэ мэрэгчлэл залуу найруулагчдууд нэг жоохон хойшоо суусан юм шиг байна. За яах вэ? Тэгэхээр өгнөр очно үстэй. Тэгээд одоогийн шиг нэг зохиол авчиад батлуучаа найруулахад зохиол хийчихэд тэр кинонд ороогүй гэж байна. Ерөөсө за одоо кино хийхээр бодлоо. Одоо та зохиол хийж ихэл техник хэсгүүдийг бичээд өгöd байх. Тэгээд 2 3
бичүүлсэн шүү дээ. Бичүүлээд авчаад тэгээ нөгөө кино зураг дуустай. Одоо нөгөө зохиол гээд очдөг гэж байна. Тэгээд амьд сургуу аавга нөгөө орс авгаа шүү. Авгаа жоохон ааш тэгж байгаа. Одоо яасан их яадаг ингэж. Тэгээд тэрэнд их хүлээж ирсэн гэж ярьдیں۔ Би оролцоод яах? Би юм мэдэх биш баян болдын барлаг зарт. Та нарт нэмэр болохоос нэрмээс болж мэдээ. Харин чи бол наяа захирагчийн тахар. Намайг бодвол дээгүүр хүн. Жүжигчин хүн, найруулагч хүн гэдгийг үл лекцээр хүмүүс үлддэг юм аа. Амьд дотроос чи өөрөө ингэж явж байгаад юу олж харуу, юу олж мэдв? Энэгээрээ бол одоо жүжигчин болж найруулагч болж болно гэж ингэж хэлжсэн. Нэг тийм. Хоёр дахь юм бол найруулагч хүн бол жүжигчэндээ итгэж явах ёстой юм байгаа юм гэж. Энэ чараа дэнтэж байгаа биш үү? Хамаг тарганаас шилээд тай наатаа. Бархуу наатаач би зааж өгнө. Голгоцсон хүн дээр тэр хэдэн хонь авчраа тавьж байгаа. Дараа нь тэр тамга цасааны газараас тэр түшмэл ирээд үзэг хүртэл их урдан юм л их тодорхой харж амьдралыг сайн мэдсэн юм шиг санагдیں۔ Гэхдээ тэр залуу 40-50-тай л байсан байх. Бас их зориг байсан байх. Энэ зохиолч нь өөрөө том. Зохиол нь өөрөө том байсан. Тэгээд би одоо хүртэл одоо оронд таныг тгцэн зохиол. Зохиол байдаг. Тэгээд энийг авах гэхэд чимд тусгай бас их зоригтой л байсан юм байна таа гэж одоо заримдаа байдаг. Биеэр байгаа ч гэсэн хүчээр Зайчаалээ. Танаач нь хаавлаа. Холоо. Ирээ авсан. Рохот гэж. За яах вэ чаажаа. Намар таргалуулж байгаа цагч нь вэз. Найруулагч хүн бол зохиолчоо бас сайн ойлгосон байх хэрэгтэй. Зохиолыг ойлгохоос гадна зохиолчийг бас ойлгох. Би хамтарч ажиллаж байсан ч юм уу зангийн их сайн мэддэг дотоод зохиолчийн дотоод сэтгэлийг гаргана гэдэг үл тэнтэй холбоотой. Тийм ч учраас нэг л үеийн бол намдаггүй зохиолыг барьж явсан болов уу гэж ингэж бодд юм л да. 1963 онд би Нүгэл үеийн киноны найруулагчаар ажиллаа. За энэ кинонд манай алдарт жүжигчин Гичин Хурлоо, Цагааны цэгмэд, Дандэнсүрэн, Гомсүрэн одоо ийм туршлагатай улсууд тоглосон. За ингээд Нүгэл үеийн кинондаар цэгмэдга тоо хоортой байгаа нэг хэсэгтэн нэг 5 мөнгөн төгрөгийн тоо хоорын гартуу гэдэг нэг юм хэсэг байдгийг. Тэгээ тэрийг мөнгөн өгтөмөл тэр мөнгөн 5 мөнгөн төгрөгийн тоо хоорын гар дээр ингээ бөөн тавьчихлаа. Тэгээ бөөн тавьчихлаар ингээ цэгмэд байгаас асуусан. Та бөөн өгчих үү? Гэсэн бөөн өгчих үү гинэ. Гэж надруу нэг харснаа өнөө тоо хоорын гар дээрээс өнөө мөнгө чингэл хомед авчихлаа. Аваа цаашаа нэг эргээд л бүрхэн хүүхчээ. Хүзүүний яс мүлжүүр ингэж гайгах. Хүрээ хүн гэдэг чинь ийм л байдагсан да. Нэмзаа чи охины минь баярлуулахаа мартаагүй байд. Ялангуяа Нүгэл буян кино. Тэр зэрэг нэмхийн өмнө дээр одоо Монгол кино найруулга гэж хэлэх одоо хайшаа манайх чи бүгд зөвлөлтийн сургуульд. Гэхдээ тэнд нэг тийм Монгол юу байгаад идэм да. Яаж тэр Монгол юм байх гэдгээс гадна шүү дээ. Ихэл хамгийн гол найруулагчтай шүү дээ. Одоо чимэд сургаан ерөөсөө дүр сонголтод их гайх юм шиг. Одоо өнөөдөр Дулмсрын ирсэн байгаа да. Дуудах юм болов үү те. За одоо тэр те. Одоо энэ хэмжээ залуудаа ямар сайхан дүрийг бүтээсэн гэж байна. За манай нэвтрүүлэгт Дулмсрын игч маань оролцож байна.
найруулагчд их олон янзын хайргуулдаг. Зарим нь ингээд тухтах буюу лоб ингээд яг ингэж хилж өгөөд ингэж тоглоулдаг. Зарим нь бол даалгавар өгчөөд өөрөөр нь баяжуулуулаад өөрөөр нь тоглоулаад ингэ явцдаг. Бас ийм найруулагчдууд да. Чимд тусрыг талбай дээр нь яаж ажиллаж ирсэн юм бол? Чимд тусраг найруулагчид ерөөсөө жүжигчэндээ өөр их мундаг жүжигч юм л да. Тэгэхээр жүжиглж үзүүлээгүй гэхдээ ерөөсөө үйл явдал утга санаа тий одоо орчин ахвд нэг хүнийг танилцуулж өгдөг. Одоо жишээлх юм тоохорын охин мядагмаа чи одоо ганц айлын ганц охин шүү. Чи ямар хүний их вүлээ, ямар нийгэмд амьдарч байгаа вүлээ. За чи тэрийг л одоо энэ авч байгаа хэсэг чинь чи одоо тэнд юу чамд одоо ямар сэтгвэ юу бодогдож байна вэ? За чи тэрийг л одоо сайхан гаргаж шүүл гэж. Тэгж л үйл явдлыг ярьж өгч одоо тоглуулж байсан та бид нар бол энэ бол манай Чимд тусраг гайхамшигтай тавьсан тавилтууд байгаа. Ялангуяа би бас энэ киног одоо ингээд дахин үзэхдээ би тантай зүг ажиллаж байсан одоо манай киноны алдартай одоо Цэндижүү гэдэг оператор. Тэр операторын тэр авсан хэсэг энэ төр их сайхан. Тийм учраас бол одоо би бас таньдаа одоо тайлгаарчсан бүх улсуудаа энд байгаа улсуудаа энэ гэгэн үз гэдэг юм дээр сайхан гэгээлгээр сонсон энэ явд би бас танд баяр хүргэе. Их сайхан баярлалаа. Кинонд үзэж үлдээсэн. Яг бид нар одоо нөгөө мядагмаа нөгөө юун дээр авуун дээр ирдэг гэдэг чинь тасган авуун дээр авсан. Дараагаар нь найдан гэлэн хурч ирээд архимжаа шулуудаа чойгоо хаяад давхидгийг энд авсан. Тэгээ натуур гарч байгаа юм. Натуур нь одоо нэг гисэл сумын баруун хойдлон мохрын энэ жалган дотор нэг майхантай. Тэгээд би тэнд дотор орой болгон суугаа нөгөө юм хумаа хийгээ сууж исэн чинь манай зургийн дарга шин гэж хүн байсан. Шинугаа хурч ирчээ зааг ашаа болгоо байл. Яач вэ гэдэг Чимд тусраг 50 наснаа болж. Одоо яа чи одоо юм бодооч гэнэ. Одоо яана одоо яадгийн билээ. Надад одоо нэг шүкарын зураг над байхгүй дагс. Хөө надад нэг сонин зураг байгаа гэдэг. Одоо шүкарийнхээ нэг чогдон хөвлөрөө гэдэг энэ зургийг зураг тэр хээр зурсан. Одоо энэ тасгамын хойдол. Тэгээ оройдоо зураад өглөө зураад орой найрч гэртээ гардуулж өгөө. Тэгсэн чинь яг тэр намайг энийг гардуулж ясны маргааш нь бүгд найрамд Монгол улсын ардын жижигэн цал авсан. Тэг юм бүхэн дандаа тийм дардан замаар сонссноор амар явж дүр бүтээл болгон бас л зовлон жаргалаар бүтэж байгаа шүү дээ. Тэгээд тэр амьдралд нь мундаг болсон байлаа ч гэсэн өөрөө бас харамсаж байгаа, өөрөө шанал зовж байгаа, өөрөө уурлаж ундууцж байгаа тийм юм бодтой байсал байгаа гэдэг. Манай аав хамгийн сайхан нь гэртээ жүжиглдэггүйсэн. Тэрийг бол би бардам хэлж чадна. Зарим нэг улсууд тийм ээ, зарим нэг улсууд би одоо ингэ сэтгүүлч ажил хийгээд явж байгаа янз бүрийн улсуудад уулзж байна л да. Тэгээ харж байгаа зарим нэг улсууд бол хиймэл амьсгаагаар, хиймэл хоолоогоор, хиймэл өнгөөр яг жирийн арчижсэн гэрэл оронд нь очиод яриа авах гээд байхад тоглолт хийгээд байгаа юмнууд бол анзаарэгддэг. Манай аавд бол одоо дайлгүй саруулуу явах бол одоо манайхад одоо мөн ч олон жил ирсэн дээ. Тийм ч учраас саруулуу явах манай аавд тоном бичиж гаргасан. Гэрт ерөөсөө л аав хүн ямар байдгийг яг л тийм сайхан эцэг. Би тэрийг л хэлж чадна. Гутал таглана. Тийм ээ? Бидний хоолыг хийж юм. Юм оин. Гэхдээ ерөөсө гарын дүтэн шүү дээ бас их хөөрхөн. Тэгээд тэрэндээ их дуртай бид хэд л босоо хүүхдүүд нэг гутлаа хадраа хийчихнэ өсгийгөө болно. Тэгэл тэрийг мань хадаж янзалж өгнө. Мэдээж иргэд өө энэ аваргууд ирэхлээр чинь ахын одоо яг нэг юу ч нь одоо бусны юмцхан манад ирсэн 100 мянга төгрөг. Манад ирэл мань хэрэг нэг дундаа ганц юм тавина. Даварга оройжин госон. Тэгэхдээ яг ёс шиг нөгөө түрүүний нагнаахан хэлж байгаагаар нөгөө л шүлгээ уншина. Хаврын оюн гутулнаа гал. Тэгэл одоо Гонгор Батар гоонт тэгээ урлагийнхан бүгд ирнэ.
Тэгэл хараад байхад одоогоо ч гэсэн миний ганц багх тийм гэртээ тоглодгоо гэртээ жүжиглдэг юм байсан. Сайхан байна. Тэгээд бид нар яг энэ тухай ингэж ерөөсөө ярилцчихсэнгүй. Бас хүн бас ярьж ирсэнгүй. Тэгээд аавынхаа тухай ийм сайхан нас ярьж өгсөн бас баярлалаа. Ааваас миний хамгийн хүндэлдэг, хайрладаг, шүтдэг зан чанар нэг бол хүн ялгадаггүй. Хоёр сэтгэл гаргадаггүй. Энэ нь дээд сэм гэдэг юм уу? Эсвэл энэ нь илүү алдарт цолтын ардын жүжигчин гэж нэг янз хандаад энэ нь ядууын, даржийн, залууын, оюутын, хүүхдийн гэж илүү ярих маягаар нөгөө янзаар хандна гэж байхгүй. Өөрөх нь баримттай зарчмыг хараад хүнтэй хүн ёсоор хүндэлж харьцдаг. Тэр нь надад их сайхан санагддаг. Сүндуулах суварган эцгийн мөнгөн цагаан сормосны хайлдэс урван тэлийн ганцхан саллайн орхон авхан. За энд бол бас нэг бүр Монголын ард түмний мэдих, хүндлэн хайрлах энэ жүжигчний маань бас нэг уран бүтээл. Энэ бол шүлэг дууны уран бүтээл байгаа. Малчин бүсгүй гэдэг дуу бол баг ардын дуу болсон дөө. Нэг өөрөө өөлд ардын дуу гэж ярьдаг байсан. Содын цаадлуутай Монгол ардын дууны төвөр 40 хэд онд гаргасан шүү дээ. Тэгээд эх орны дайны үе гэхэд энэ театрт одоо жижиг үзэгдүүд хүмүүс ухуулахаас жижиг үзэгдүүтэй юмнууд хэрэгтэй болж ил дээ. Тийм уралдаан ганц жижиг үзэгдэлтэй тийм ээ зохиолууд уралдаан зарсан. Тэгэхээр шукураад бас л зохиол бичсэн. Говьалтай аймгийн малчин цэнд гэдэг тэр 40 жилийн зууднаас бараг малаа хороогоогүй аваад үлдсэн тийм их айхтар малчин эмэгтэй байсан. Тэрнийг л сурдлах тэрний тухай ингэж жижигхэн хөрхөн үзэгдэл хийсэн. Тэгээд тэр малчин бүсгүй хадан дээр суугаад дуулж байгаа үзэгдэл гарч ийн гэж. Тэрний дууг бол дайдаж байгаа тэм тасар хоёр байсан. Малчин бүсгийн тухайд бол бас өөр ирээч бас нэг хэсэг явдаг л байсан шүү дээ. Энэ чимэд тосроо өөрийн сэтгэлд одоо өсгөр зориулж бичсэн юм гэж. Тэр дуу би хамгийн анхан дуулсан тий хамгийн анхан дуулсан тий зууны найртай Сусна санану ихний яре ясамбе ингит намага маратаю. Тэгсэн чинь тэр үед сэнгээгаа дэгжсэн гэж. Аамуу ясан татгаад өөрийнхөө юм сургууж энийг хаснаа гэж. Тэгээд өөрийнхөө нэрээр яасан чинь нэг дууг хасаацсан гэж хэлдэг. Тэгээд дуу хасагдсан үзэгдэн ингээд яваад тавдаа явчихсан. Тэгээд дууг бол дараа нь яасан гэхлээр тэгэхээр яшиг дуулагчд баруугаад ардын дуу гэдэг одоо бидний ярьж байгаа ардын дуу гэдэг яваад явцсан. Бүр сүд 50 60 адам хүртэл ингээд ардын дуу болоход манай Жамцын Бадар авах шүү. Энэ бол ардын дуу биш ээ. Энэ бол ийм зохиогч ийм дуусууд гаргаж жинхэнэ насаар нэг тавьсан. Чимэд тасаргоогоос би асууж ирсэн энэ дууны учир утгын талаар. Тэгээд манай нэг тодорхой юм ярихгүй ер нь нэг аялгуутай хүн хундаатай гэж их ярьдаг хүн байсан шүү дээ. Тэгээд ерөөсөө бүр сүүл одоо надад уулзахтаа аялгуутай хүн хундаатай хоёулаа нэг юм хийнэ л гэж. Тэгээд дууны уран бүтээлийн тухай та бас энэ хоёр бот номонд та хоёр бас бичсэн учраас энэ түүхийн бичсэн учраас манай залуучууд бас эндээс илүү дэлгэрэнгээр уншиж бас мэдж болно. Ямар ч хэлсэн ингэж сайхан судалж бичиж хойч үеийнхэндээ энэ алтан үеийнхний уран бүтээлийн чин тухай бичсэн бас би бас өнөөдөр нэвтрүүлгийн зочноор өрсөнийг дахин баярлалаа гэж бас хэлсэн. Амьдралынхаа бараг бүхэл бүтэн өөрийгөө тоглож чадсан тэр мундаг бүтээлээс өмнө Давааны цаан даваа киноны тэр ямаага харамлж байгаа малчин хүн байна.
За тэр социалист уралдаантай ажиллаж байгаа Хоньны найр киноны 2 вандан үгэн авраг байж байгаа. Энэ бүгдэд бол давтагдчихгүй юм шиг боловч бас л Монгол өвгдийн дүр төрхийг үнэхээр гайхалтай сайхан зурж дотроос нь бүтээж чадсан. Одоо бол Монголын эрг чарыг өөрөө тэд нарыг л харах хэрэгтэй гэж боддог. Тэр жүжиглэлтийн Монгол дэгийг одоо бий болгосон гэж одоо миний хувьд зураач хүний хувьд бол би тэгж үздэг. Хосгүй дахин давтагдчихгүй, хинч дуурайч чадахгүй, хинч тийм биштэй болж чадахгүй, тийм гоё янхэр болж чадахгүй. Одоо тийм хүн байхгүй. Монгол гэдэг мартцсан ийм үед бол одоо сайхан Монгол жүжигчин, сайн жүжигчин болё гэсэн тийм хүсэлтэй залуучууд хэрвээ байдаг бол эргээд тэр үед хийгдсэн, тэдний хийсэн, тэдний бүтээсэн дөрүүдийг харж тэдний морин дээрээ яаж морддог, хутга яаж байдаг, аягаа яаж байдаг, яаж суудаг, хоймортоо яаж сах уу. Энэ бүгдийг бол тэр үеийн киноноос одоо сурч болно гэж би боддог байхгүй юу. Үер туужаар хийсэн таны энэ усчин өвгөний тухай кинонд бол чим тосрогоо нэлээд бие жилээрхэд нэлээд ядруу байхтаас тоглосон юм л. Тэгээ Мягмаргой бол эхлээд бас зөвшөөрөөгүй шүү. Энэ зохиол, энэ туужууд уншихад зориулсан болохоос кино хийхэд ерөөсөө зориулаагүй шүү. Энэ маш хэцүү. Наад хэлжсэн. Үгүй чинь чи боддоо газар дээр кино зураг авахд ямар зовлон туулдаг гэлээ бид. Тэгж одоо энэ чинь бүхэл бүтэн 95%, за 5% нь гэр дотор гадаа 95% нь усан дээр яаж авах. Би тэрийг бас бодоогүй байсан. Жаахан залуу байж тээ. Одоо бүр Америк хүч киног усан бассейнд авч байгаа нөгөө өшгөн дээр. Тэр чинь тийм шүү дээ. Анхудаа одоо Монгол кинонд одоо ерөөсө бүх үйл явдал нь усан дээр болох юм аа гэдэг. Тэгээ нэлийн аль аль талдаа бас нэг тийм. Тэгээд яг тэр үед манай Чимд сургуулийн би бас нэлийн чилээрхөө байсан. Мягмар зохиолчийн үер туужаар кино зохиол хийх болсон байна. Намайг нэг дүр тоглол гэсэн юм аа. За энийг уншихэд надад нэг зохиол өглөө. Тэгэхээр нөгөөдгийг уншитал Дэнзүү өвгөний үг үйл хөдөлгөөний доогордан ингээд улаан харандагаар зурцсан байдаг. Гэтэл нөгөө Дэнзүү өвгөний маань дүр дандаа усанд байдаг ийм юм байна. Тэгэхээр өөрт нь эргүүлж хэллээд энэ өөрийн чинь биеийн эрүүл мэнд сайн биш байгаа шүү дээ. Энэ чинь дандаа урт удаан хугацаагаар усан дотор байх нь байна. Дийлэх юм болоо да. Хэрвээ за дийлдүүм гинэгээд дундуур нь ингээд таслаад хүн өөр хүн тоглох бол улсын ихээхэн хөрөнгө энэ хооронд өргөдөх болно. Энийг бодож үзсэн үү гэж ингэж асуухад бодсоо. Тэгээ ер нь ямар ч ажлын хүнийг зорьсон, хийх гэсэн ийм зүйлийн ер нь хорих явдал тусах юм шиг байна лээ. Тэр үед бас надад хэлжсэн. Биеэрээ дийлэхгүй ч гэсэн сэтгэлээрээ ямар ч байсан юм нэг давнаа хөө үзээд алдна гэдэг. Ингээд энэ хүмүүс тоглох болсон юм аа. Төөнгийн мөнгөн мөртөө одоо хэрлэнгийн эрэг дээр баахан усууд очиж хүлээсэн. Чимд тосрогоо нэнд эмнэлэгт байсан байхгүй. Тэгээд одоо би хэлсэн ингээд танаар одоо юу чинь зөвшөөрөхгүй байна. Эм чинь зөвшөөрөхгүй. Энэ хүний одоо тийм ээ биеийн байдал нэгдүгээр тийм байна, ийм байна. Зөндөл одоо юм ярьсан. Энэ ерөөсөө биднийг одоо хариуцж байгаа эмчийн хувьд энийг ерөөс зөвшөөрөхгүй гэдэг. Ярьлаа хэллээ. Өөрөө очиж ярьсан. Тэг бараг тэгээд натур гарахад бараг нөгөө өвчин идэгч байгаа юм биш үү? Гэхдээ биднээс нэг 100 г өгчөнд ясна та хүйтэн даарна тэр хүн чинь. Даал хөрч яваа хүн тэр хүйтэн усан дотор өдөржин зогсно гэж хэцүү ш. Тэрийг бас бисбертээр арчих байх зөндөө юмнууд байсан да бидэнд бол. Тэгээ тэрийг өглөө гэж бас буруутчихсан ч юм бэ. Тэр бол өөр нэгэн асуудал. Хамгийн гол нь тэр хүн өөрөө сэтгэлийн агуу их тэнхээтэй. Бус тусуудыг араас нь дагуулж исэн учраас бид өөрийн ирэхгүй дагхаас урьсан баг. Өглөө яг цагтаа басан. Биднээс нэг кино зураг авсан чи бараак болчлоо. Яг нэг хүүхэд тэрвэрч байгаа нэг хэсэг байдаг. Нэг завин дээр нэг хүүхэд тэрврээд ингээд дуулаад байдаг хэсэг дахиж авч байгаа байхгүй юу?
Эргэндэш энэ туулгал дээр 9 сар багаар болж яхад дахиж авсан. Чим тусаргаа маань одоо эдэн настай байлаа. Тэгээд одоо өөрөө ямар ч хувцас байхгүй ингээд тоглоо. Тэгээд бид нь хэлсэн байх бити уйлаарай та. Уйлах болоогүй шүү. Таны завин дээр хүн төрөөлөөс гэсэн. Нэг харсан чинь зураг аваад хаширстай үйлдсэн гэсэн. Тэр чиг нь аваад байлаа. Дараа нь чим тусаргаа хэлэхгүй та ихлээр бүгд уйлахгүй ёстой. Одоо ингээд гараад одоо та багсаа ингээд стоп кадр болоод одоо таны төгсгөл болно энэ төр гэсэн чинь тэгж болохгүй л гэж. Миний завин дээр хүн төрж гин гэж боддоо би яагаад үйлэхгүй байх вэ? Энэ үл тэр хүний л одоо юу гэдэг юм бэ нэг ухаан байна да. Тэндээс цулсан. Тэрээс л би сайндээ болоод та битээ үйл гэсэн юм биш. Тэр уйлаач гэж би хэлээгүй. Тэр өөрөө тоглосон. Өөрөө бас нэг юм уучлаа. Энэ дээр наймаатан дээр ингээд зохиол яг нас урж байгаагаар төгсгөлж байсан гэж та нар тийм. Тэгэхээр өгөн бод үгүй гэсэн. Үгүй гэсэн. Тийм. Ингээд шууд өгч байгаа яахгүй. Тэгээд харж ингээд нар руу ингэж яваад тэг яаж байгаа чинь нэг сонирхолтой шийдэл бас. Тэрнтэй өрсөлдөж байна шүү дээ. Дүрсээр бол одоо стоп кадр ингээд хөдөлгөөнгүй болно гэдэг бол амьдрал байхгүй болно гэсэн үг тийм. Ер нь биднээс яг ярьж байсан. Одоо ингээд та ингээд төгсгөнөө. Таны яг одоо ингээд одоо нас барнаа эний тэрэгээ зөндөл юм олон янзаар болсон. Энд чинь муу юм байна. Би ингэж төгсмөөргүй. Тэгээ тэр нэг ганц үг үү. Хөөхтүүд минь ирэхээр охины минь авчирч өвөөтэйгөө зулгуулаараа. Тэглгүй яах вэ өвөө? Бид охинтойгоо гурвуулаа ирнэ. Заавал ирнэ. Гайхамшигтайгүй. Энэ өөрөө захиалсан. Нэмсэн үү? Нэмс. Ийм байхгүй юм. Та захиалын хараад хойд жилийн зэрэг гэдэг юм байна. Тэгэхээр тэр өөрийгөө үргэлжлүүлээд би амьд байна гэж хэлээд байгаа байхгүй. Тэн дээр биднес заавал одоо юу гэдэг нь те ингийн хэрэг тэр биш ээ. Тэр үг байхгүй шүү дээ гэхгүй. Гэхгүйгээр л хийсэн. Тэгэхээр тэр амьдралын их хэлхээ одоо энэ хөө ертөнд тэр төгсгөл дээрх гоё юугаа шүү дээ тийм ээ. Тэр нялсыг ухтан баясаж өтгсийг үдэж энэ хүү дэлхийн өчүүхэн чөлөө завгүй гэдэг маань энэ бол чим тусаргал яг өөрөө тэр зохиолынхан агуулгыг ингээд өөртөө шингээсэн ийм л дүр байсан дөө. Уран бүтээлийн оргил гэж хүн болгонд бий. Чим тусаргын хувьд бол энэ усчин үгний энэ дүр бол амьдралын бүхэл бүтэн тулж өнгөрүүлсэн амьдралын хамгийн сайхан дүрийн ноён оргилуудын нэг болж яригдахаар юм билэгдэл тийм сайхан юм. Тэгээ үүнтэй холбогдуулаад хүний сайхан орчлон гэдэг нэгэн сайхан дууг сонсоод энэ нэвтрүүлгээ өндөрлөе. Манай урилгыг хүлээж авсан та бүхэнд маш их баярлалаа. Зочдод бас их баярлалаа. Төгсгөлд нэг үг хэлж болох уучлаарай. За танай одоо ханд танай гэж ярих юм учраас бид нүсэл юм л да. Монголын үндэсний олон нийтийн телевизэнд гэгэн үдэш гэдэг энэ сайхан нэвтрүүлгийг одоо үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна. Би бодохдоо энэ нэвтрүүлэг сууж байхдаа Монгол хүн болгон танай нэвтрүүлгээс ороосай. Хүн болгонд гэгэн юм байдгийн шүү. Хүн болгон ороосай. Заавал одоо нэг алдартай хүн ч биш. Заавал нэг юу гэдгийг тийм ээ олон танигдсан хүн биш. Ерөөсө танигдаагүй хүн. Ерөөсө хүн болгонд гэгэн үдш байдаг. Тэр үдшээр дахин уулзъя гэж хэлээ. Та бүхэнд их баярлалаа. За баярлалаа. Авьяас билэг тань гэрэл тэч мөнхөрсөн азийн тэнгэр чин дэрэгд байгаа шүү амьдралын нөхөнсийг арчиж хайрласан алтан тайз чин сэтгэлд байгаа шүү төрөгчин инээмсэгэд чи мөнхөрсөн эрднийг монголчин үгийж байдаг шүү үрдийн бүгнийг хуваалцаж хайрласан үтэлийн дэд чинь зүрхэнд явдаг шүү
нарнаасаа агээс хаач дээдсэн мангэрдийн галт